Тэр бүсгүй нь Ефрем аймгийн уулгараг нутагт орших Рамах болон Бител хотын дунд буй зам дээрх нэгэн 70 модны доор суудаг байсан бөгөөд тэрхүү мод нь Дебурахын мод хэмээн нэрлэгдэж израильчууд ч хэрэг явдлаа шүүлэхээр тэнд очдог байлаа. Захирагч нар 4-4. Дебурах нь мөнхийн эзнээс Израилийн ард түмний төлөө сонгогдсон эмэгтэй зарлах бас удирдагч байсан. Түүний мөнхийн эзэнтэй ойр дотн харилцаатай байдал, мэрэгэн ухаан, гаргаж байсан шийдвэрүүд нь мөшөөхийн дараах орох, зарлах гэдгийг харуулдаг бөгөөд тэрээр олон хүний амийг дайснаас авран хамгаалсан авгаа удирдагч эмэгтэй юм. Дебурахын амьдрал түүхээс эмэгтэйчүүд та бүхэн мөнхийн эзэнтэй ойр харилцаатай байж түүний мэрэгэн ухаанаар удирдуулснаар түүний төлөвлөгөөг биелүүлэх ингээд зогсохгүй өрөөл бусдын амьдралд хүчрхэг үр дагавар авчрах боломжтой гэдгийг харж болтгоо. Их эзэнтэйгээ ярив. Мөнхийн эзэн минь бид таньтайгаа ойр дотны харилцаатай байж таны хүслийг таньж мэдэн ухаалгаар бас нэтгэл найдвартайгаар бусдад туслахад минь удирдаач. Энэ бүхнийг их эзэн Есүсийн нэрээр ярьлаа. Амен.